нэмэгтэй сакс ер нь цаашаад явах уу? Ийм хөгжлийн лигийн тамирчин байгаа. Ийм альва зүйлийг давах чадвар суулгасан. Багтайгаа ойлголцох, ярилцах, дурлал хамгийн их үлгэр дуурайлсан гэх юм уу? Хүн амжилтаасаа суралцсан юм шиг санагдав. Төвчээр гэдэг зүйлийг хамгийн түрүүнд сурдаг гэж. Лигийн багтай боллоо. 3 2 1 ханаа. Жаргалын подкаст эпизод 8. За өнөөдрийн зочноо танилцуулах гэж би маш их догтлолтой байна. Эрдэнтийнхэн сагсан бөмбөг сонирхогч, ялангуяа эмэгтэйчүүд охтуудтай гайхалтай сюрпризтэй мэдээг хүргэх ийм дугаар болж байна. Тэгээд өнөөдрийн манай зочноор Алтан Заяа өөр хоёр маань ирсэн байна. Тэгээд бидний ярилцлагаас ямар учиртай гайхалтай мэдээ вэ гэдгийг олж мэдэх болно. Тэгээд Алтан Заяагаас эхлээд өөрийгөө танилцуулъя явчих. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ намайг Алтан Заяа гэдэг. Хөгжлийн лигийн хөгжлийн лигийн хангарт багийн туслах тасгалжуулагчаар энэ жил ажиллахаар болоод ингээд баг хамт талантайгаа бэлтгэлдээ гарцсан явж байна. За өөрийгөө. За намайг Үрийн Тяа гэдэг. За хөгжлийн лигийн тамирчин байгаа. За энэ жил одоо 3 дахь жилдээ тамирчнаараа тоглоод оролцоо явж байгаа. За хангард гээд юугаа хоёлаа сюрпризээ сая хэлчихлээ шүү дээ. Угсаа ингээд харахад хангард гэсэн байна. Тэгээд энийг шууд л хэлчихье. Би бүр тэсч чадахгүй. Юу вэ гэхээр юу яаж байгаа? Эрдэнэтэд анх удаа эмэгтэй лигийн багтай боллоо. Тэгээд Эрдэнэтийнхээ бүх охтуудтай 10 жилийнхаа сурагчлалыг хамрагдаг охтуудтай Эрдэнэтийн сагсан бөмбөг сонирхдаг хүүхнүүдтэй эмэгтэйчүүдтэй баярын мэнд хүргье. Өнөөдөр 9 сарын 21-ний өдөр маш гоё юм мэдээ дуулсан. Одоо мэдээг тайлбар задлсан өдөр боллоо. Тэгээд энэ багийг анх үүсгэсэн охин болохоор Эрдэнэтийн охин, унгай охин. Одоохондоо бол бас нэрийг нууцлаад явна. Тэгээд цаг нь болохоор бид нэр маркетингийн ажлуудаа бүх юм ингээд дэлгээд явах болно. За тэгээ хангарт багийн хувьд дасгалжуулагчаар ийм хүндтэй, миний хувьд бас хөндлөж явдаг тамирчин дасгалжуулах болсонд бас оюун зүгээс талархлаа илэрхийлж байна. Эрдэнтийнхнийхаа зүгээс талархлаа илэрхийлж байна. Баярлалаа. Тэгээд санал анх сонсоход ямар санагдсан бэ? Эрдэнтийн хангарт гэдэг баг гэдэг. Амар юм сонирхолтой санагдсан. Нэг юм би чинь ингээд эмэгтэй одоо сагсан бөмбөгт айгу олон жил явцсан тоглогч байсан. Тэгээ дасгалжуулагч болж байгаа. Ингээл тогоо дотор амар юм хийсэн бол эмэгтэй багийг эмэгтэй хүмүүсгэн байгуулад тэгээд яг тэр нөгөө нэг надад ярьж байгаа өнцг нь болохоор эмэгтэй дасгалжуулагч бас ингээ байгаад яг ингээд нэг юм жаргал зовлонг нь мэддэг хүмүүс ингээд тэ энийг ингээ гоё болгоё хөгжүүлээ тэ ингээд хийгингүүд надад амар таалагдаад окей. За тэгэхээр саяны ярианаас эмэгтэй хүн нэг хийнд гарч ирсэн. Би бас бодож илэл улс төрч ч юм уу те нэг хідэн бизнесмен ч юм уу те юу ч ойлгохгүй тэгэл мөнгөөр зотох гэж юм уу тийм биш. Нэг эмэгтэй хүн ямар ч гэсэн нэг хийнд гарч ирсэн шүү те. За өөрийгөө бодлохоор 3 дахь жилдээ лиг тоглож байна уу те? Тийм 3 дахь жилдээ. Өмнө нь болохоор ямар баг тоглож байсан бэ? Хамгийн анх лиг зохион байгуулахад Эрхэд ТV-гээд баг үүсгэн байгуулад за тэр жилдээ бол манайх мөнгөн медаль авсан. За 2 дахь жилдээ гэх юм бол Зүү улс гэд багаараа одоо тэр багаас одоо санал ирээд за тэгээд багаасаа тэмцээн уралдаанд ороод манайх одоо нэг жоохон моментийн юм дээр ингээд нэг тоглолтын юм дээр харамсалтай нэг юм цөөх оноо ч юм уу тиймэрхүү байдлаас болоод хожигдоод манайх 3 дугаар буюу хөл медаль авсан. Тэгээд одоо энэ жил дахиад хангарт гээд одоо багаасаа дахиад эмнэлэгтээ 3 дахь жилдээ одоо нөгөө зорилгоо биелүүлэхийн тулд гэх юм үү те одоо мөнгөн медаль авсан, хөл медаль авсан. Одоо ганц зорилго маань алтан медаль төрүүлэх зорилготой чин хүсэлтэй л явж байгаа. Тэгээд тамирчнаа игээд юмарцсан. Бэлтгэл сургалтанд хамрагдаад явж байна. Сагсан бөмбөгийн одоо амьдрал карьерийн хувьд хизээнээс юу хамгийн анх тоглож эхэлсэн. Яагаад сагсан бөмбөгийг сонгосон, спортыг сонгосон? Би бол 12 тагаас хойш сагсан бөмбөг тоглосон. Тэгээ нөгөө дээрээ ганцахтай. Тэгээд ах маань одоо хамгийн их үлгэр дуурайлсан гэх юм уу. За тэгээл яг сагсан бөмбөгөөр тоглоод одоо
Гэт 22 жил сагсан бөмбөгөөр хичээлсэн байна. Манай өөрийн хувьд чинь дарахных тий. Тийм би дарахных Үлгийн нутаг. Дарахныхаа өсвөрийн шгшээд ер нь ахлахын ангиас орж тоглосон гүр агшин гарт ор спортын ортон дээр бид ингээд бэлтгэл сургалтаа хийгээд тийм тэгэл ер нь яг сагсан бөмбөгийн замнал маань албан ёсоор эхэлсэн юм уу да. Алтан цайгийн хувьд одоо ярих юм их байгаа хат тий. Сагсны одоо яг карьер тэр юу ярил. Би чинь агүй сүүл ер нь яг ингээд миний үеийн сагчдын дунд хэмээл би амар сүүл гарсан. Би 10 дугаар анги 9 10 дугаар ангитай нэг хальт нэг юм тухайн үед чинь өндөр хүүхдүүд л ах юм бол тэгэл орчдөг тий. Сагс орчдөг тий. Тэгээд тэр өндрөөрөө л орж исэн. Тэгээд анх юу ч мэдэхгүй тэгэл чи энэ бэлтгэл яваад ч гэхээр нөө заад тэгэл ингээл ороод дурлал 8 дугаар ангиас хойш тоглож байгаа л тийм хамгийн гоё карьертэй байсан жилүүд нөх юм бол Монголын шгшээ агт багтаал шгшээгийн халагчаар томилогдож тоглоол тий. Тэгэл тэр мэр ингээл хүртэл яваал өөрийгөө тэр чинь ингээ ялан дийлээл тий. Тэрэндээ ингээд амар донтоол би тэрийг чадчихлаа тэгвэл тгийл явж л та би тий гарааны тоглогч болчлаа багийнхаа тэгэнгүүт би яагаад шгшээд орж болохгүй тэгэл шгшээд ороод тэгэл ингээл тэгсээр аал амар дурлал тэгэл амар олон жил явчихлаа шүү дээ. Тий. Тэр яг шгшээ багийн нэг ид үед ахлагчаар явж исэн үе чи одоо хэдэн он билээ? 2011 2 он. Тэгэл 14 он Эмчоны Азийн наадамд чинь манай эмэгтэй шгшээ агч чинь бүрст хийж гарч ирэл шгшээ 8 багтаал тэгэл зооноосаа гараал тэр чинь юу хожил ах уугүй юу гэд энэ төр яригддаг байсан чинь тэр зооноосаа гараад шгшээ 8-д үлдээл те. Эмэгтэй сагс ер нь цаашаад явах уу? Одоо сүүлийн заа 2 3 жил ер нь эмэгтэй сагс байдгийн биш дээ гэдэг ч юм уу те. Гоё юм биш дээ гэдэг. Одоо энгийн хүмүүс харддаг мэддэг болцсон. Саяны энэ жилийн хамгийн том тодхон жишээ 3/3 дээр манайхан бүр дэлхийн аврагын мөнгө медаль Синдерелла түүхийг жинхэнэ бүтээж харууллаа шүү дээ. Тийм. Энэ дээр юу гэж боддог вэ? Ер нь анханасаа эмэгтэй сагс байдгийн шүү гэдэгт итгэлтэй байсан уу? Ер нь цаашдаа яах бол гэдэг дээр урам хугарах үе бас байдг л байсан багт те. Тийм. Тэгээ яг анх ингээд сагс тоглоал ингээд эхэлж байхад чинь ингээд тэгээ ингээд нэг эрэгтэй сагсан бөмбөг, эмэгтэй сагсан бөмбөг ингээд нэг юм угаасаа хөгжлийн хувьд амар ялгаатай. Тэмцээний зохион байгуулалт, тамирчдын ур чадвар ч юм уу тэр үед би яг жоохон залуу хөлт байсан. Тэгээд ингээд жоохон гомдолтой тий. Бид нар ч гэсэн адилхан гүйж штэ тий. Ингээд одоо тэгтээ гайг болсон тухайн үед чинь эмэгтэйг 8 минутаар тоглоулаад эрэгтэйг нь 10 стандартаар 10 минутаар тоглолдог ч юм уу тий. Эмэгтэй гэх юм бол нэг юм ягаад чи нэг юм хоёр алхмын хойно тий нэг минут нь хүртэл сам хүртэл тийм энэ төр гэдэг тухайд амар жоохон гомдоод идэг гэсэн. Тэгэл ингээл ер нь үнэн шүү дээ тий. Тэгэнгүүт одоо ингээд би чи нөгөө нэг тасгалжуулагч болоод тий ингээл цом авалтанд холбооны үйл ажиллагаанд оролцоо ч юм уу тий өөрөө нэг тэмцээн зохиогоол тий өгсөн бид нар энэ эрэгтэй хүмүүс зохиож байгаа болохоор бид нарыг бөөрлөхөд энэ тэгвэл эмэгтэй хүн зохиож үзье гээл би чин эмэгтэй дан эмэгтэйчүүдийн тэмцээн зохиож махавал тэгэл ингээл юм процессын явцсан зүгэл угаасаа тоглож байгаа хүмүүс энэ тогоон дотор нь байгаа хүмүүс те өөрсдөө л хөгжүүлэх юм байна гэдэг дээр очиж байгаа. Одоо болохоор энэ зүгээр процессын асуудал лээсэн. Энэ одоо юу гэдэг ингээл бид нар гинт энүүдээр байж байгаа маргааш шууд амар олон танигдал амар эмгтэй сагс гоё олнохгүй. Энэ ингээ процессын асуудал энэ хизээ нэгэн цагт угаасаа ирэх байх гэж би амар одоо хүсдэг гэсэн гэх юм уу. Тэгэл сая ингээд ирж байгаа нь зүгээр миний төсөөслөөс бол амар богино хугацаанд ирсэн. Энэ амжилт. Тийм. Ер нь бол энэ ирнэ. Гэхдээ амар богино хугацаанд ирсэн. Энэ би бүр ингээд би тэгээд 7 хоног бүр унтаж чадаагүй шүү дээ. Нөгөө нэг юм дэлхийн аврагын төлөө гарч ирж байгаа бичлэгүүдийг үзээл те. Тэгэл яг тэр нөгөө нэг дэлхийн аврагын тэр медалийн чинь дараа манай эмхтэй 5 эсрэг 5 шгшээ чинь нөгөө нэг би дивишны хаалт яваад шууд ингээл яваал манайх чинь би дивишн бүр ингээл цойлж гарч ирэл бүр ингээл яг ингээд нөгөө нэг юм эмхтэй сагсны гой хөгжчихөөсэй гэсэн хүсэл мэн ингээ зүгээр ингээ нүдэн дээр болоод байгаа. Тэгээ тэрний нэг хэсэг энтер болж аваад би зүйлээд байгаа шиг санагдаж байна. Тэр чиний өмнөөс төсөөлж үзэх юмсан. Тийм зүгээр ингээ харахад л бүр ингээд бас арайч нойр бол хүрж байгаа. Тэгтэл ингээд ер нь бол нэг тийм хоронхон зур нэг тийм үйл явц ингээд давтагдахаар ингээд яг одоо сагсан бөмбөгт нөө сэтгэл зүрхээ зориулдаг хүний хувьд бол ингээд юу дэн дүнгээ явчихсан юм шиг. Ингээд бүр ингээд нэг ингээд жилийн өдөр байхгүй болцсон юм шиг ингээд сонирн тийм. Тэгэл бүр ингээд заримдаа ингээд яа за тайвшир одоо би чинь юу л өнөөдөр хийцдэг хэлээ гээл
Тэгэл нөгөө нэг ингээл надтай ойрхон ойр тойрны хүмүүсүүд чинь намайг нөгөө нэг бид эдийг ингээл амар тэгээ хэцүү ингээл зүтгэжсэн нэг мэддэг болохоор бүгд л баяр хүргээл залуунгууд. Бузаал нөгөө тайвширч ирсэн юм чи харин тэгээд ингээл нэг юм батнаа ороод ингээл гоё юм аа. Тэгээ сая 8 сар ерөнхийдөө тэмцээнүүд мань дуусаал. Тэгээд одоо дараагийнхаа баг дээр ирчихлээ. Миний ингээд яг ингээд төгссөн юм нь болохоор хөгжлийн лигийг хөгжүүлье. Тэ хөгжлийн лигийг гоё өрсөлдөөнтэй болгоё. Бид нар гоё сагсан бөмбөг тоглоё. Бид нар дээшээгээ дээд их рүү гарыг. Тэ энэ нэг ингээд багаас нь гоё ингээд багийг гоё болгоод тэ тэн гоё системтэй тоглолтог болгоод одоо юу гэдэг зүгээр яг уу миний зүгээр өмнө нь ингээд харж ахаар ингээд нэг юм хөгжлийн лиг чинь нэг юм ажиллаа хийдэг хүмүүсийн одоо хагас үтэн очиж тоглолтог нэг юм зав чөлөөгөөрөө тоглолтог интернетийн тим ментор нэг гоё мэрэгжлийн түвшин рүү аваач. Бүр амар гоё мэрэгжлийн болгож чадахгүй ч гэсэн төхүүлээ. Тэ бид нар гоё хөгжил тэ бид нар гоё систем гоё эмгтээчүүд гэсэн гоё сакс тоглож чадсан шүү дээ гэдэг нэг тийм жижиг амбиц. Тэр нь амар гоё байсан. Тэгэхээр өөрөөгөө одоо тэр бас нэг юм дээдлэг рүү орох гэсэн бүр нэг юм өсөл байгаа шүү дээ. Тэгээд хэрвээ орчуул гэдэг бодол ч юм уу тийм одоо өсөл мөрөдлөөр ингээл өөрийгөө уртлах нэг юм юу гаргаад байна шүү дээ. Яг нөгөө эмэгтэй хүний хувьд гэх юм бол тий бас ингээд нөгөө спорт ч бас нөгөө насны энэ ч бас хязгаар байгаад байгаа шүү дээ. Яа харахгүй одоо жишээ нь би гэхэд одоо 34 настай. Тэнгүүд одоо манай багт 20 настай дүнэр байна. Тэнгүүд ингээд 34 настай би одоо 20-тай 20-тэй 24 5-тай ингээд дүнэртэй уралдаадгүй байх. Яа харахгүй бас ингээд нөгөө нэг ядралт гэх юм уу бэртэл гимтэл гэдээ яхаарахгүй нэг насны бас ялгаа айгу гардын байна гэдгийг бас айгу ер нь ойлгож байгаа. Ер нь одоо ингээ өөрөө яг бие дээрээ мэдрээд тэгээд ер нь бол яг ингээ одоо дээшээ тоглох мэдээж сонирхол өсгөл ирмэлзэл байгаа. Тэгээд чадахгүй би дээшээ тоглох боломжгүй байсан ч гэсэн тэрийг бүтээгээд дээшээ гаргаад өгчих юмсан гэх юм уу те энэ гүүр нь болчих юмсан гэдэг тийм одоо зөвлөг бол байгаа тийм. Эмэгтэй хүнийхээ хувьд гэх юм бол асар их одоо юу гэх юм төсвөр төвчээр зориг тэмүүлэл одоо бүр ингээд бүх л байдаг чадлаа ингээд шавхаад ер нь явж байгаа гэсэн үг. Тэр нь гол нь юуных вэ гэхээр зүгээр л бид нар нөгөө нэг юм амар дуртай байгаа байхгүй тий. Одоо юу гэдэг юм ингээд амар одоо ингээд одоо юу гэдэг юм магадгүй зүгээр ингээд хүндлэнгийн хүн ч юм уу тий ингээд сонсож явах юм бол ингээд тэгэл бид нар ингээл асуудал ярьж байгаа шүү дээ. Бид нар адилхан гүйдэг. Тэгээд хажуугаар нь гэр бүл авч явдаг. Тэ эсвэл ахын бол юу гэдэг юм бид нар ингэж тэгвэл тэгээ болчихжтэй гэж ярих хүмүүс зөндөө гарч ирэх байхгүй тий. Тэгэл та нарт хэцүүлээд юм ба шүү дээ. Тэгвэл бид нар яагаад тэгээд байгаа юм бэ гэхээр бид нар зүгээр л айн спортод амар хайртай байгаа байхгүй тий. Одоо жишээл ийм байхгүй яг эсэргээр нь ингээд харьцуулаад харуулах юм бол тамирчин. За дээрэс нь эмэгтэй тамирчин. За миний ойлгочоор бол эрэгтэй тамирчдаас 2 дахин ачаалтаа үүрэгтэй тий. Зүгээр энгийн бүсгүйгээс жишээлбэл баг 3 4 дахин юм амьдралын хэмнэлтэй олон зүйлийг амжуулдаг тийм байдаг гэж би бол дотроо бод. Энэ бол баг үнэн баха тий. Тэгэлгүй яах вэ? Тийм үнэн. Тийм. Манай өөрөө жишээ нь одоо ингээд маш тод жишээ шүү дээ. Тийм. Гэр бүлтэй олцсон тий өргөдүүдээ хүмүүжүүлэх хэвээр. Тэгээд дээрэс нь нэмээд хийх хэвээр, ингэх хэвээр гэдэг ингээд амар амьдралын үүргүүд дээр нэмэгдээд одоо энэ дуртай юм тий ажирглаа бас ингээд нэмж байгаа энэ төр орж ирэхэл одоо тэгээд одоо ийм тамирчин гэр бүлтэй эмэгтэй тамирчдын нөгөө нэг ийм олон зэрэг ажиллуулах хүнд нэг хүнд чадвар байгаа шүү дээ. Тэгээ заримд нь байгаа, заримд нь байхгүй ч юм уу. Тэр чадвар мадвар бол тулцсан байдаг те үрээ сайхан яриач. Тэгээ ер нь бол яг л нөгөө нэг дистрата яг л маргаашийнхаа ажлыг төлөвлөсөн тий. Одоо бид ч Улаанбаатар хотод төвчрэл дундаа төвчрлээ хүртэл тооцоолсон байж байгаа. Энд дээр за автобустад явах уу, одоо эко баяртай ч юм уу тий ялхаад явах уу гэх тэр болгоно одоо баг үйлдэл болгоно ингээд төлөвлөсөн байдаг. За тэдэн цагаас бэлтгэлтэй, за ажилд тэдэн цагаас яг ажлын цагаар ажиллаа яг ингээд илүү цаг суугаагаар ажиллаа яг ингээд цагтаа багтаагаад за цагтаа тараад яг төвчрэлтэй тааруулаад бэлтгэлтэй очиод бэлтгэлээ хийгээд гэртээ харих тий. Яг л энэ ингээд өдөр болгон бид энийг хийж байгаа. Миний хувьд гэх юм бол сүүлийн 3 жил яг ийм хэмнэлттэй бол явж байгаа. Тэгээ ямар ч хүн ингээд өөрийнхөө тамирчин хүн өөрийнхөө зориг тэмүүлэхэд яг үнийг үлээ дуртадаа л явж байгаа тийм. Болчих болно л да. Гэхдээ би чадахгүй
тамирчин хүн нэг юм дутуу тий нэг юм дутуу санагдаад одоо яг миний би хүрэл медаль аваад үзчихлээ. Мөнгө медаль аваад үзсэн. Тэгээ одоо нэг л юм дутуу байгаад байхгүй бас. Тэр дээр байгаад байна. Тэрийг би үзмээр байна. Тэгээд тэр дээр гараад дахиад дараагийн даваанууд гарч ирэл энийг л давчимсан. Тэгэл яг л нэг ийм ингээ урд болгонд ингээд шат даваа гарч ирдэг. Тэрийг үе дадаг тоглоом шиг гэдэг байна шүү дээ. Тэрийг даваал явж байгаа. Одоо дараа жилийн юм л та. Одоо би эмлигт авраг аваад үзчихлээ. Дээдлигт авраг аваарай. Яг тийм байхгүй тийм юм байна. Тэрнээс аваад би энэ дээр бас яа таахгүй. Одоо яг жил энгийн үүрээ тий ажиллая гэж явдаг үүрээ байсан бол одоо энэ нэг ачааллыг биенээсээ гаргаж мэдгчгүй ойлгохгүй ингээд л тий жирийн амьдралаар явж байгаа. Тэр бид нэр одоо би ч гэсэн өөрийгөө бас хэлмээр л ар гэр бол маш сайн дэмждэг. Миний ихнэр тий сайн дэмждэг. Тим үндсэн дээр бас энэ спортод бид нар чинь зүрх сэтгэлээ зориулаад ингээд явж байгаа байхгүй. Бас ар гэрийнхэндээ бас баярлалаа гэх зүйтэй угаасаа зүйсний хэрэг. Тэгээ дээрэс нь яг хүн бол ямар ч ачааллыг ер нь би бол даадаг л гэж ойлгосон. Мэдэрчээд байгаа байхгүй. Тэгээ тэр ачааллыг одоо даах нэг юу жишээл нэг шал дургүй юмдаа очивол даах галстаа бүр ялгалал ингээл яадаг. Дуртай юмдаа тий утга учир болсон юм дээр бол аз жаргалтайгаар зовоод тэгээд даагаад яваад байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр л очир байгаа хэвчээ тий. Ер нь миний амьдралд энэ спорт яаж нөлөөлсөн гэж хэлмээр байна. Манай цэвэр агшийн хэлсэн нэг үг өгдөө. Тэр бүр ингээд нөгөө орцсон. Энэ сагсан бөмбөг бол миний амьдралын утга учираа. Надад хамгийн сайн суулгасан юм нь ийм альва зүйлийг давах чадвар суулгасан. Давах сэтгүүр суулгасан. Одоо юу гэдэг сагсан бөмбөг дээр гэх юм бол би энэчнээс гүгээд тэнд очино. Надад амар хэцүү шттэ тий. Гэхдээ би энэчнээс гүгээд тэнд очсныхаа дараа би ад жаргалтай бол. Би тэр нь ингээл дурлаа л тий. Би тэнд очих хэцүү. Гэхдээ би очицсныхаа дараа амар. Яг тэр нь амьдрал дээр юу гэх юм бол надад ингээл ажил гарна, ажил дээр асуудал үүснэ. Би тэрийг давчруул надад ад жаргалтай байхгүй тий. Тим чадварыг майндаг надад амар суулгаж өгсөн. Хүн амжилтаасаа суралцдаг юм шиг санагддаг. Тэрийн юу гэж хэлэх гээд байна гэхээр окей би нэг юм жижигхэн амжилт гаргасан шүү дээ тий. Тэрнээсээ би сурчиж байгаа байхгүй тий. Би амжилт гаргасан шүү дээ. Би чадсан юм байна тий. Би чадсан гэ. Тэгэл тэрэнд дахиад ингээд сурж байгаа байхгүй. Яаж тэр амжилтыг гаргах юм бэ? Би мэдчихэж байгаа байхгүй тий. Яавал амжилт гаргах юм бэ? Би мэдээд авчингууд би амжилтаасаа сураад байгаа байхгүй. Нэг юм жижигхэн одоо би энэ дээр үсрээд гарна гэх юм бол окей би үсрээ гарцсан байх юм бол ингүүл үсрээ гарчт юм байна. Би тэгвэл дараагийн удаа ингэх юм байна. Нэг юм жижигхэн гаргасан амжилтуудаасаа ингээд гоё сураад яваад байгаа юм шиг санагдтыг. Наач сто гоё логик байна сто гоё. Өөрийгөө хууруул ялагдана. Нэр үнэхээр гоё юм. Яг алдаа магадгүй тийм нэг процессондоо ингээд нэг юм алдаанаасаа сурдаг үе зөндөө байгаа л да. Гэхдээ хүн амжилтаасаа сурдаг санагдаад байт. Өөрийгөө чам чиний амьдралд өгсөн хамгийн одоо юм ямар ч зэн хамгийн түрүүнд төвчээр гэдэг зүйлийг хамгийн түрүүнд сурдаг гэж. Тэгээ одоо миний одоо энэ өндөрлөгөөс харангуут миний өөр дөрөг гэх юм бол мэдээж хамгийн төвчээртэй болж байгаа. Тэгээ дээрэс нь бусдыг сонсох, багаар ажиллах. За нөө хийж төлөвснөө одоо гүйцэтгүүлэх ч гэдэг юм уу те. Бас нэг тавьсан зорилгынхаа ард нь гардаг тэр зорилгоо одоо биелүүлж ийж одоо нэг сэтгэл санаа минь тайвширдаг ч юм уу те. Дахин нэг амьсгаа аваад дараачихаа зорилгоо тэмүүлдэг ч юм уу. Тэгээ дээрэс нь одоо юу гэх баг хамт бол нэг багийн спорт гэдэг явж байгаа. Тэгэхээр нөгөө нэг хүмүүстэйгээ багтайгаа ойлголцох, ярилцах, за одоо мэдрэх гэдэг иймэрхүү зүйлүүдийг ер нь бол аягүй сайн сурсан. За энэ маань ажил дээр, амьдрал дээр бүх зүйл дээр мэдээж ингээд аягүй том сургамж болж өгч байгаа. За хэдүүлээ ямар ч л ингээд саксны хувийн амьдрал одоо саксан мөгийн жаргал зовлон ярилцлаа. Одоо яг энэ гол нэг гоё сюрпризээ ер нь задлж эхлэдэг хөө. За энэ юу вэ гэхээр EM-лигээс дээд лиг рүү орох ганцхан боломж бол EM-лиг шүү дээ тий. Тий. Дээд лигт орох Эрдэнэтийн одоо за майнерс дээр манай Эрдэнэт анх удаага одоо бусад аймагаас одоо дээд лиг авраг болж үзлээ. Энэ бол бас гайхалтай амжилт. За дээрэс нь энэ жил эмэгтэй баг EM-лигт Эрдэнэтийн хангард баг гэдэг
баг үүсгэн байгуулагдаад одоо 10 сарын 4-нд нээлтийн тоглолтоо хийх гэж байна. Баяр хүргэмээр та нартаас бас баярлалаа Эрдэнтийн ингээд нэрийг гаргаад тэгээд ингээд явах гэж байгаа. Тэгэхээр манай Эрдэнэт бол ерөнхийдөө спортын суурьтай ч гэх юм уу, спортыг ингэж хүндэлдэг, одоо ингэж дээдэлдэг ер нь хот байхгүй. Тийм учраас эмэгтэй хагас мэрэгжлийн ингэж хэлж болно шүү дээ. Эмлиг магадгүй дээдлийгт орох ийм багийг бүрдүүлж Эрдэнтийн Хангард гэдэг баг аль бие уснаар нэрлж байна, зарлж байна, баяр хүргэнэ гэж хүсэж байна. Ярдс өнөөдрийн хувьд Эрдэнтийн Хангард гэдэг баг ийм лиг тоглохоор болсон шүү гэдгийг зарлах гэж. Тэгээд Хангард багийн ирээдүг юу юу гэж харж байна? Хоёрдугаарт одоо яг хэдэн үний бүрэлдэхүүнтэй байна? Эрдэнтийн охтууд энэ багт байгаа юу гэдэг. Тий. Яг бид нар ерөнхийдөө баг болоод тэгээд одоо 3 дахь 7 хоногт ингээд бэлтгэл сургалтаа базгаа явж байна. 10 сарын 4-нд лиг маань эхэлнэ. Хөгжлийн лигд маань болохоор 8 баг 2 тойрог тоглоно. Тэгэнгүүт одоо улирлын 15 тоглолттой гэсэн үг. Тэгээд одоогоор бид нар 13 тамирчин 2 тасгалжуулагч одоо ажиллаж байгаа. Тэр дотор болохоор Эрдэнтийн угшилтай 2-3 тамирчин тэгээд нэг үүсгэн байгуулагч. Эрдэнэт одоо ингээд юм спорт гэхээсээ илүү амар сагсны амар угшилтай газар шүү дээ тий. Одоо юу гэдэг чинь дархан дорногой Эрдэнэт гэж ярьдаг байсан шүү дээ тий. Тийм болохоор юм Эрдэнэт нэг юм сагсан бөмбөг шүү дээ тий. Одоо юу гэдэг сүүлийн жишээ гэх юм бол Эрдэнэт Майерс байна тий. Бүр ингээд яг хотын одоо энэ хотод оршин суудаг хүмүүс гэх юм бол corporate league нь ямар гоё болж байна тий. Хүүхдийн лиг нь ямар гоё явж байна. Эрдэнэтийн баг одоо Улаанбаатар хотод очиод улсын аваргад ороход ямар гоё юм зохион байгуулалттай гоё системтэй сакс тоглож байна гэдэг. Тэгээд миний хувьд зүгээр хувийнхаа зүгээс гэх юм бол яг юм Эрдэнэт гэдэг хот ингээд эмхтэй ингээд багтай болоод ингээд ивент этгээд ч юм уу те хамтран оролцоод ингээд юм бүхэл бүтэн хот бидний багийн ард байна энэ гэдгийг надад бол амар баяртай байгаа. Тийм. Тэгээд нэг юм амар юм фанат ихтэй штэ те ер нь Эрдэнэт чинь тийм үнэж фанат тийм. Тийм болохоор надад хувьд бол амар баяртай байгаа. Дээрээс нь нэмээд нөгөө нэг одоо энэ зөвхөн Хангард гэдэг багаар ерөөсөө эмхтэй багаар Эрдэнэтийн саксыг ерөөсөө ингээд харахгүй одоо ийм зөвхөн энэ баг гэж би харахгүй байгаа. Одоо юу гэдэг Эрдэнэтэд зөндөө олон охтууд гой сакс тоглож эхэлж байна те. Сурагчлалыг нь өөрөө айгүй өрсөлдөөнтэй болж байна. Энэ багийн ингээд те нөгөө нэг хойч үеийн ингээд бэлтгэгдээд те магадгүй энэ баг ингээд те дээдлиг рүү ордог. Хөгжлийн лигтэй дахиад одоо юу гэдэг энэ баг маань одоо маш сайхнаар ярихад те мөрөөдлөө ярихад гэдэг шиг ингээд дээшгээ хөгжлийн лиг рүү ороход үгүй дээдлиг рүү ороход буцаагаад дахиад хөгжлийн лиг дээрээ дахиад 2 дахь баг нь байж байдаг ч юм уу те тэр нь ингээд гоё сурагч лигээс горч ирдэг те ингээд нэг юм хоорондын уялдаа холбооны ингээд нэг гоё явах болов гэж би зүгээр харж байгаа. Одоо жишээл Эрдэнэтийн хооронд ингээд ярихаар нэг тэгэж нөө тавуу талаа мэддгүү мэн л да. Бүхэл бүтэн хотын гэсэн гэж ерөөсөө ойл тэр талаа ерөөсөө аргаа болчдөг. Чав ингээд хэлэхээр бүр ингээд нэрэ штэ гэдэг тийм юутай болчихлоо. Тэрийг би сая л ойлгочих юм бол. Тэгээд магадгүй надад зүгээр ингээд тэгвэл нэрээ гоё юм байна да гэсэн юм дээр нэмээд хэлэх юм бол одоо юу гэдэг Эрдэнэтэд маш олон гоё спорт цогцлборууд байна тий. Хөгжлийн лигийн тоглолтууд чинь ерөнхийдөө хагас бүтээсэнд явагддаг. Одоо дарханд нээлттэй их гэж байна тий. Магадгүй Эрдэнэт Хангард баг маань нэг тоглолтоо энэ хоттой авч магдаг тий. Фанатууд ирдэг мэрдэг гэдэг бүр амар гоё юм ингээд юм фанат юм угшилтай хотын баг давуу талуудыг ингээ би зүгээр гаргаж ирж хараад байгаа хөөх тий. Тэрийг мэдсэн шиг одоо манай Эрдэнэтэд бүр зөвхөн саксон бөмбөгийн нэг арена баригдаж байгаа. Оо тийм үү тий. Вау. Одоо хэдүүлээ ярилцаад тэр тоглолтуудаа аваад тий. Ингээд бодохоор ингээд яг чиний хэлдгээр бүх юм ингээд бүрдээд байна л да ингээд. Ингээл бодохоор ингээд нэг сэтгэлээр унах юм гарахад дараагийнх нь нэрийн юм байгаа шүү дээ. Яг тэгж бодогдоод байгаа байхгүй. Тэгээд бид нар нэг юм сурагчлалыг дээр ерөнхийдөө амар бас тий ингээд нэг юм тэр чинь ингээд залхамж халаага бид нар ингээд байгаа байхгүй тий. Одоо юу гэдэг Эрдэнэтийн чинь нэг өөрөө юу гэдэг чинь заагаа ингээд нэг
физиологийн хувьд ярих юм бол их өндөр те нэг юм генетик сайтай те нэг юм байгаа харагдаад байдаг байхгүй. Тэгэнгүүт бид нар залгамж халаа бид нар энэ зөвхөн ингээл дээдлэг рүү ороод энэ дуусахгүй бид нар агай урт хугацаанд энэ төр харж байгаа болохоор окей. Тэнд ерөөсөө бид нар бэлдэж байгаа. Магадгүй одоо юу гэдэг те сурагчлалынхын дундуур бид нар ингээд гоё хангаар багаараа ирж гоё хамт бэлтгэл хийдэг те. Тэгэнгүүт Улаанбаатар хотод очиж тэмцээнд очих юм бол окей бүтэн баг тэнд ингээд дэмждэг ч юм уу те ингээд гоё нүдэнд бүр харагдаж байна. Хэвээ гоё харагдаж. Сонноос нөгөө нэг энэ жилийн 24-өөс 25 оны сурагчлалыг аврагыг өдрийн имчилгээний төвгээд манай нэг болроо гэдэг найзууд байхгүй. Хүүхдийн төлөө одоо бүх юм зориулдаг мундаг сэтгэлтэй. За шагнал нь юу байсан гэж бодож байна. Болрогийн зүгээс таар гадарлах уу? Би тэгтээ таажуулах уу? Өдрийн имчилгээний ирэх гэдэг байхгүй. Жижиг юм байна. Жижиг. Авраг багт нэгт орсон багт байхгүй. Гоё супер шагнал өгсөн. За тэр нь үүрээгээ юу гэж? За нэг ганц юу вэ? Одоо эмнэлэгтэй холбоотой юм болов? Харин яг чи эмнэлэг вэ? Болно 20%. Ер нь бол 20%. За энэ юу байсан бэ гэхээр эмч хүн болохоор шал өөр өнцгөр юм харж байгаа. Одоо нэг 10 жилийн сурагчид ч нэг ерөнхийдөө бохир 0-аас болоод давсгаа барьдаг юм юу бас өглөө 8-д ирээд 12 13 цаг хүртэл ингээд давсгаа бариад л юм л дээ. Бохироос нь болоод өндөрөөс нь болоод бид нэрийг жоохон багцсан 0 малаас хэцүүсэн шүү дээ. Юу гарын сав мав усны гоож үлэх юм л болдог гэсэн. Тэгээд тэрийг харцсан байжгаад надад ийм санал тавиад ийм авраг авсан багт 0-ийн асуудлыг гоё ийж бүрэн солиод гоё болгоод үгүй. Тэгээ бүр өстө бүр нэг офисын 0-аас бүр бүр тасархаа 0 хийж өгсөн. Одоо төрүүлсэн сургуулийнх нь 0 гэсэн. Тэнгууд энд өнгөрсөн жил 4-р сургууль төрүүлээд тэгээ 4-р сургуульч охтууд нь бүр ингээд толин дээр ингээд селфи хийхэд толин ингээд гоё ингээд хүрээний мастер шүү дээ селфи. Тийм гэрэл мэрт. Би дараа нь зургийн таярт үзүүлнэ зэ. Нөгөө тэрэн дээр нэгээд 24-өөс 25 оны авраг охтын багийн нэрэмжит 0 одоо ариун цэвэр өөрөө бичсэн тэгээ. Тийм гоё юм одоо нэг юм ихлүүлчихэр ингээд сэтгэлтэй хүмүүс ингээд нэг чиг дээр ингээд харалтаа. Тэр нь айгүй гоё. Тэгэхээр нөгөө алтан цагийн хэлдгээр нөөц болцсон ундраг бодлыг одоо бодлогын ихнэ гэдэг шиг юм байна. Энэ нь олон сургуулиудаас ингээд аваргаа шалгаруулад 4 сарын хугацаатай бид нар чинь лигээ зохион байгуулж явдаг байхгүй. Тэгээ анх хоолой яг хуу зарим хүүхдүүд нь потенциалтай өөрийгөө жоохон нээж чадаагүй хүүхд шийдвэл лиг эхлээд дуусны дараа шилдэг тоглогч болж байгаа. 8 дугаар анги хүүхд 12 ахлах ангийнхандаа үлцээр. Тийм учраас одоо багийн ирээдүй бол би бол маш гоё юм болно гэдгийг бол бас дотор бол гадралжлаа. За өөрийнхөө хангарал багт нэгдэг болсон шалтгаан ер нь юу гэж харж байна? За ямар ч сан одоо эн чинь нөгөө аймгийн нэр гараад байгаа шүү дээ тий. Бас эн чинь тухайн аймгийг хөгжүүлэх, тухайн аймгийн одоо өсвөрийн шигшээ дээшээ ингээл одоо юу оюутны шигшээ гэл тий. Юм доороос тийм гэж. Тий. Тэгээ энийхээ хувьд гэх юм бол одоо өмнөх дээд лигийн тоглолтууд маань одоо жишээ нь ингээд дарханд гэхэд Дархан United Arena гэдээ баригдсан тий. Тэрэн дээр одоо ингээд дээд лигийн тоглолтын хувьар одоо Дархан United баг нь ирээд одоо өөр багийнхаа ингээд тоглолт хийдэг ч юм уу тий. Тэгэхээр ингээд одоо тэр аймгийнх маань одоо тэр бүрчлэн ингээд Улаанбаатарт очиод юж ярианы дээр очиод одоо тэр тоглолтыг үзээд авах боломж байхгүй хүүхэд залуусч тэр. Тэгэхээр ингээд тухайн аймагтай аймгаа төлөөлөө тий. Манай Эрдэнэтийн одоо хангарт гэдэг баг тий. Эрдэнэ шүү гэдэг ингээд хүүхдүүд хүртэл үзээд ингээд би ч гэсэн энэ хүмүүс тий. Энэ ах их чинь шиг юм болох юмсан. Энэ хүмүүс одоо бидрээс үлгэр дуурайл авах ч юм уу тий. Бүр ингээд энэ хүмүүсийг гоё мотивацжуулах. Тийм иймэрхүү одоо Эрдэнэт гэдэг энэ хангарт багтаа нэгдээд энэ бас ингээд бүтээлцээд ингээ явж байгаа тамирчны хувьд бол мэдээж маш их баяртай байгаа. Тэгээд аль болох ингээд багийнхаа төлөө өөрийнхөө чадах бүхнээ зориулаад бас ингээд амжилт гаргахын төлөө хичээгээд явнаа. Америкт бол яг яаж мужийнхаа ингээд бахархлыг өөртөө ингээ бий болгох хүчээр ингээд хамгийн гоё тийм амжилт үзүүлээгүй ингээл олон жил болсон. Тэгэл олон жил дэмцсээр гал 21 жилийн дараа авраг орлаа гэл. Тэр мөрийг ингээд сонсохоор амар гоё байдаг. Тэр шиг ингээд
нутаг нутгийн бахархлууд юугаар гарч ирэх боломжтой, спортоор гарч ирэх боломжтой. Яг эрдэмтэн судлаач багш нар бол байдаг л да. Гэхдээ орчин үеийн залууч юу гэдэг вэ гэхээр өөрийнх нь нутгийн баг гэдэг юм амар үнцэнтэй зүйл байгаа шүү дээ. Тэндээсээ үлгэр дуурайл авдаг. Манай сурагчлалыг дээр жишээлбэл аврагын тоглолтын финалийн өдөр тэр өдөр баг ингээд хичээл ордгоо. Назгараад ингээд тэгээд спорт одоо манай дээр байгаа хамгийн яг одоо байгаа хамгийн том ордон хангарт спорт ордон баггүй. 3,000 хүний суудалтай одоо юутай хүл авах чадaltaй 3,000. Тэгээд 3,000 ингээд битүү ингээд дүүрчдэг. Тэрэн дээрээ би бас амхандаа ингээд хүүхдүүдийг гоё байлгах гал ингээд яг тэдний сонирхож байгаа дуучид муучд ингээд хотоос ч ингээд гуугаал ингээд мөнгөний төлөөл ингээд авчраал. Тэнгууд ингээд тэр үзэгдлээс болгон тэр хүүхэд ингээд талбай дээр гарахад өөрийнхөө мөрөөдлийг биелүүлсэн юм шиг ингээд тэ нэрийн дууд нь би одоо угаар нь инх болтын Баярбат гал дууддаг байхгүй бүр 20 нэр нэг багт 20 баг хүүхдүүд байхгүй. Албаар багийн тоог нэмсэн байхгүй. Тэнгууд нөө дунд ангийнх нь орж ирээ тоглохгүй ч гэсэн тэр нэг уур амьсгалыг мэдэрч байгаа шүү дээ. За хизээ тайм авд юм байна ингээд тэр мэдрээсэ гэж бодоод энэ жилээс бүр 20 болгоцсон. Тэр болгонд нь за энэ 19 дэх гишүүн 20 дэх гишүүн нэг дуудахгүй гэж байхгүй шүү дээ. Бүгдийн дуудаал. Тэгэл ингээл дуудчих яг нүдэнд нь ингээл яг юу тэр хүүхдийн мэдэрж байгааг хардаг байхгүй. Ингээд бахарах чинь өөрөөрөө бахарах чинь. Тэгээд тэр хүүхдүүд чинь ингээд цаagшлаад сургуулийн бахархал болоод өөрийгөө зөв авч яваад ингээд бүр аюу гоё тийм үр дүнгүй гардаг байхгүй. Тэр шиг одоо яг манай эмэгтэй охтуудад маань эмэгтэй сагсан бөмбөгчдөд маань юм өөрийн гэсэн бахархал гараад ирлээ л гэж би бол хамгийн ихний ойлголт мэдрэмж бол тийм л байсан. Тэгэд ингээд энэ жил бүр багтаа болох гэж байгаа юм шиг мэдсний болох. Одоо би нэг ирээдүг хардаг юм шиг өөрийгөө ингээд гайхаж байгаа байхгүй. Тэгээд энэ подкастаас эхлээд бид нэр бас яг багаа танилцуулаад маркетингийн ажлын шатараатаагаар хийгээд эхэлнэ. За сүүлчийн асуултуудыг таартай үлдээе. Юу гэж хэлмээр байна? Эрдэнтийнхэнд бас юу гэж хандаж хэлэх үү гэдэг. За ингээд ямар ч ихний ээлжинд ингээд подкастт урьсан жаргалтай баярлаа. Улаанбаатар хотоос ингээд Өчнөөсөө ирсэн баярлаа гэж байгаа шүү дээ. Урьсанд баярлаа. Бас ингээд энэ чинь нэг юм хүн юу хүсэж бодож явж байгаагаа ингээд бусдад ингээд хуваалцсан гэдэг чинь нөр амар халтан цаг байдаг юм шиг надад санагддаг болохоор ямар ч энэ боломжийг олгоод энэ баг хамт олон ямар зорилготой юу хийх гээд яах гээд аваад байгаа гэдгийг ингээд ярих боломж олгосон. Жаргалтай баярлаа. Улаанбаатар хотоос ингээд зорин ирлээ. Тэгээд хоёрдугаар гэх юм бол бид нар нэг ийм одоо юу гэдэг нэг юм харцсан байгаа. Тэрнийхээ төлөө ингээд ямар нэгэн шалтак тоочгүйгээр мэдээж асуудлыг зөндөл гарна. Гэхдээ шалтак тоочгүйгээр бид нар тэрний төлөө явах гад энэ баг ингээд бүрдсэн байгаа гэдгийг ингээд дуулгахад баяртай байна. Тэгээд бидрийг бас ингээд дэмжээрээ бид нар одоо дэмжлэгийг чинь хожлоор гой сагсан бөмбөр гэдэг яг магадгүй бид нар мэдгүй л юм л да. Гэхдээ би хожлын төлөөлөл угаасаа тоглож байгаа. Гэхдээ дээрэс нь миний хамгийн энэ баг дээр суулгах гэж байгаа хамгийн анхны юм зүйл нь болохоор бид нар гой сагс тоглоё. Тэгээд баярлаа дэмжээрэй л гэж хэлмээр байна. За ямар ч сан бас алтайч хүмүүс хэлчлээ те. Тэгэхээр ямар ч сан энэ багтаа ингээ ороод тамирчнаа хийгээд энэ багийн бас нэг хэсэг нь болоод ингээ явж байгаадаа бас амар баяртай байна. Тэгээд ямар ч эрдэнтийнхаа нийт одоо спорт сонирхогч одоо хүмүүстэй бидрийг сайн дэмжээрээ бас бид нар бас тэр бүхнийхээ одоо та бүхний итгэлийг алдахгүй төлөө бас хичээнэ. Алдаа оноотой минь дэмжээрэй л гэж хэлмээр байна. Хэдүүлээс ярьсан шүү дээ нөгөө подкастын өмнө сургалтыг оролцсон хүүхдүүдээ бид нар багийн баад сүр олгоод хүлээж аваад бахархал тайгаар хүлээж авна шүү дээ. Тэр чинь за чи ингэхгүй хөр системтэй за эхний жил ингэж тоглоно. Дараагийн жил ийм бэлтгэл ингээд явна гэдэг ч юм ингээд бүр ингээд үлгийдээ хүлээж авахд бэлэн болцсон ингээд баг гэх юм уу те менеж бүхэл бүтэн багийн менежмент хүлээж авах бэлэн болцсон байна. 9 сарын 21-нд Эрдэнтийн Хангард гэдэг эмэгтэй багийг зарлж байна. Баяр хүргэе. Тэгээд өнөөдрийн подкаст сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна.
Тэгээд миний зүгээс нэг бяцхан сюрприз байгаа. Гэхдээ энэ үн цэнтэй, бэлэгдэлтэй юм гоё бэлгийг одоо Эрдэнтийнхээ хангард багт бэлдсэн. Энэ юу гэхээр баяр түрүү холоос хараад бадарсан баг те. Энэ болохоор манай Эрдэнтийн корпоратыг 25 багийн лигийн тэмцээнд 4 сарын хугацаанд үргэлжлээд аваргаар шалгаруулсан. Аваргын ингээд малгай. Аваргын алтан медалийг ийм хангард багтаа бэлгэлж байна. Бэлгэлийн За баярлаа. тэгээд офстаа ингээд хэвдүүлээ ингээд дараа нь өөртөөхөө медалыг офстаа тавиул эхэлсэн. Баярлаа. Гоё бэлгшээлтэй бэлэг байна. Одоо нөгөө сурагчлалын маань медаль одоо хүн болгон хараад энийг бүр гайхал юу вэ гэх ингэж харддаг. Тэгээд энэ сурагчлалын маань медаль бас манай багийн оффист бас ингээд байж ахаа. Тэгээд өөртөө бас сэдвүүлээ дараа нь өөртөө алтан медаль хураана. Энэ Ерөөл Батар шиг бүр одоо нөгөө лиг дээр франчайз гаргаж маргаад одоо ийм бодолктай ийм болоод байгаа шүү дээ. Тийм манай аваргуудын бас ийм бодол багийнхаа оффистээр хадгалтай гэж бодоод ийм бэлгшээлтэй медаль байна. Тэгээд дараагийнх нь эхний хоёр нь яснаа дараагийнх нь манай өөртөө багийн медалууд болоод. За ингээд юу яхаа 3-2-1 хангард. 3-2-1 хангард. Ерөөл Батар шиг. За амжилт. За баярлалаа.